Хэрвээ огт танихгүй ертөнцид тайлж чаддаггүй багтаас сэрвэл яах вэ? Нэг эрэхтэй ойд ухаангүй байдалтай алддаг бөгөөд ээрөө гэдэг сайхан сэтгэлтэй охин түүнийг тосгондоо авчирч асарна. Тэрээр ой санамжаа алдсан нэр өнгөрснөө гэд юу ч сандаггүй. Тосгоныхон түүнийг хүлээн авч Хакуро гэдэг нэр өгнө. Эхэндээ түүний амьдрал маш амар амгалан байдаг. Өдөө тутмын ажилтнанд тусалж тосгоноо хамгаалж өөрийг нь аварсан хүмүүстэй бат бөх холбоо үүсгэнэ. Гэхдээ энэ тайван байдал удаан үргэлжлэхгүй. Авилгад идэгдсэн цагаагч тосгонд нь занлахилах үед Хакуро эсэргүүцэн босдог. Хакуро ухаан, төрөлхийн манлайлах чадвараа ашиглан бослого өдөж бүгдийг хамгаалахын төлөө тэмцэнэ. Жижиг мөглөөс эхэлсэн зүйл бодлого дайн болж хуурна. Гэхдээ Хакурогийн нөлөөлөл өсөх тусам түүний өнгөрсөн амьдрал илүү анхаарал татах болно. Тэр хэн бэ? Яагаад багаа тайлж чаддаггүй бэ? Лив студийн тоглоомоос сэтүүлсэн Утаварайру моно 10-10 мөн дараа нь гасан үргэлжлүүд би дүүн дээр үйл явдал шин дөрөвдтэйгээр үргэлжлэдэг бөгөөд Хакуротой холбоотой нэгэн ч гарч ирдэг. Өдөр бүр нэг аним.